Монголд бол сая бас чухал тахимд нэлийн ондоцтой илэрхийллээ. Ер нь одоо яг энэ хамгийн газарт ирж байгаа цэцгийн гишүүний асуудал дээр эсрэг байр суурьтай багш юм энэ дээр. Гэхдээ хувийнхын үед би эсрэг байр суурьтай биш байна. Яагаад би түрүү бас хэлсэн. Ер нь бол ингээд парламент судлалаар мэрэгсэн энэ чиглэлээр судалгаа хийдэг бас одоо хүлээн зөвшөөрөлтөд дөрвтэй бүтээл гаргасан гэх юм бол үлзий сайхан мөн. Зөвхөн сая бол манай бүлгийнх нь ямар байр суурийг илэрхийлсэн бэ гэхээр гинт орж ирсэн. Өцгөдөр ер нь бол одоо зарим хүмүүс бол дарагд нарт ойр байдаг хүмүүс бол ховж ойр бол сонссон байсан баг. Албан ёсоор бол нэр ерөөсөө тарагдаагүй. Өглөө албан ёсоор нэр тарагдсан. Хууль зүйн байнгаараа хуралдахад л одоо юу гэдэг үлзий сайхан гэдэг үндсүүлийн цэцгийн гишүүнээсээ татгалзаад тэгээд улсын хуралд ирж байгаа байна гэдэг ийм мэдээ өнөө өгдөө шүү дээ. Энд чинь 9 цагаас хууль зүйн байнгын хуралцсан одоо хэдэн цаг болж байгаа. Тэгэхээр 2-3 цагийн л асуудал байгаа зү. Тийм учраас энэ хүрээнд бол манай Арс намын бүлэг энэ асуудлаар мэдээлэл авч чадаагүй. Яагаад үндсүүлийн цэцээсээ татгалцсан? Яагаад улсын хурлын одоо дэгийн зөвлөхөөр ингэж орж ирж байгаа юм? Ямар туршлагатай юм? Би бол сайн мэдэж байна. Би өөрөө хамтарч ажиллаж байсан, их сургууль цуг багшилж байсан. Би бол маш сайн мэдэж байна. Гэтэл нөгөө талд байгаа 42 гишүүн, 41 гишүүн бол энэ талаар бол бүрэн ойлголт байхгүй. Тэгэд энэ бол улсын хурлын гишүүний хэвийн л одоо шаардлага шүү дээ. Бид мэдээлэл авахын тулд энэ хүний одоо ямар ажил хийж явж байсан гэдэгт танилцах хэрэгтэй байна. Ямар туршлагатай гэдэгт танилцах хэрэгтэй байна. Ямар одоо ингээд шийдвэрүүд гаргалцж байсан гэдэгт одоо танилцах хэрэгтэй байна гэх мэтлэн зөвхөн мэдээлэл авах гэж байгаа байхгүй юу? Нэг энэ мэдээлэл авахын тулд улсын хурлдах, Арс намын бүлэг хурлдах хэрэгтэй. Улсын та бүхэн бүгдээрээ мэднэ. Бүлэгч байна уу, байнгын ороонч байна уу, чуулганч байна уу, албан ёсоор хуралдахад яадгүй эртсийн олонх ирэх хэрэгтэй. Гишүүдээ олох нь ирэх хэрэгтэй. Тэгжээж мэдээлэл авч जैन, тэгжээж бүлэг албан ёсоор хуралдаж जैन гэдэг энэ одоо шийдвэрүүд гардаг. Тэгэхээр албан ёсоор хуралдах хугацаа маань нэгт өдөр байгаад байна. Манай гадаад дотоод томилгоотой олон гишүүд байна. Тийм учраас бид нэгд өдөр хүртэл одоо энэ асуудлаа хойшлуулж өгөөч гэдэг хүсэл тавьсан, харамсалтай хүсэлтийг үл тоомсорсон байдалтай байна. Их хурц нам бол юу гэж харж байгаа нөхөр энийг бол одоо намаарч хэлцэх шаардлага нь дарга мэдэх ёстой гэдэг байдалтай байна. Тэгээ ингээд дарга шүтдэг. Дарагдаа бүх юмыг ингэж эрх мэдлийн хадган дээр тавьж сурцсан тийм дотоод соёлтой намд бол энэ асуудал биш байна. Манай намын хувьд бол тийм байхгүй. Хин нэгэн дарга төлөөлөө тохироод болж яах гэж алга ташуулдаг зүйл манай намд байхгүй. Энэ 42 гишүүн 42 лал яах ёстой. Асуудлаа сонсоод ярилцаад биднээс энэ дээр ийм байр суурьтай байна. Эсвэл байр суурьг задгаа орж ийн гэ өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй байхгүй. Тэгээ энэ эрхийн өөрөнд бид бол одоо хүсэлтэд тавьсан. Одоо хүсэлтийг хангах хэсэг нь тусдаа. Монгол ардын завсарлага өглөө шүү дээ. Тэгээ 2 цагийн. Тэгээд 2 цагийн завсарлага гэдэг нь жоохон инээдтэй сонсогдож байна. Ягаад инээдтэй сонсогдож байна гэхээр 2 цагийн завсарлага өглөө өчөөд чуулган үргэлжлэн шүү дээ. Тэгэхэд бүлэг яаж хуралддаг вэ гэхээр чуулгангүй үед ихэнхдээ хуралддаг. Чуулгангийн суралдаангүй үед бүр онцгой асуудал гарахаар чуулганаас бүдээрээ гарч яваад хуралдах хэрэгцээ гардаг. Гэтэл одоо бол яаж юм гэхээр яг энэ ард залгуулад нөгөө үндсэн чиглэлтэй холбоотой асуудлууд гişүүд үндсэн чиглэл дээр маш олон санал байгаа. Тэр саналтайгаа холбоотой төвлөрөх хэрэгцээ байж идэг. Гэтэл чуулгандаа суух юм уу эсвэл бүлгийн хуралдаа суух юм уу гэдээ бөө хэрүүл эсвэл одоо наашаа цаашаа гүйх хайхрамжгүй асуудал гарна. Гэх мэтлэн ингээд гişүүд эн чинь ер нь бол төлөвлөж ээж ажил явдаг болохоос гинтийн сюрпризээр энэ улсын хурал ажиллаа хийж ирнэ болохгүй шүү дээ. Монгол ардын намын бүлэг бол одоо дандаа улс төрийн шийдвэр гаргаж чуулганд оруулж ирж тулгаж байна гэдэг асуудлыг таны хувьд сондож байгаа шүү. Үгүй яг ардын намын бүлгийн хурлаараа дандаа улс төрийн шийдвэр гаргадаг. Энэ төрийн жинхэнэ албагч учраас бүлгийн хурлдах шаардлагагүй гэж бид үзсэн гэж хэлж байна. Тэд нэр бүлгийн хурлаараа бүх байдлаараа улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Манай бүлэг байнга улс төрийн шийдвэр гаргадаггүй. Бид мэргэжилтнүүдийг сонсдог. Заримдаа улс төрийн байр суурь өөр байсан ч гэсэн мэргэжилтнүүд болон одоо мэдээлэл өгж байгаа тэр салбарын хүмүүсийг сонсоод бид энэ салбар дээр энэ асуудал дээр улс төрийн шийдвэр гаргахаас илүүтэйгээр мэргэжлийн шийдвэрийг дагах ёстой юм байна гэдэг байдлаар биднээс асуудал ханддаг. Тийм учраас Арс намын бүлэг улс төрийн шийдвэр гаргахаас гадна бас бодлогын шийдвэр гаргадаг гэдгийг хэлэх ёстой. Ардын нам бол зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Бодлогын шийдвэр гаргадаг юм байна. Бодлогын шийдвэр гаргадаггүй учраас бодлогогүй энэ улс орныг 10 жил ямар байлаа байцсан гэдэг нь тодорхой харагдаж байна.